Зэно бүгдээ өнөөдөр хаан академийн Bridge Course Class 12 Biology гэсэн Unit 1 болох Reproduction in Organisms гэсэн урьдчилан удамшлын ялгаагийн тестийг бүгдээрээ хийж үзье. За манай эхний асуулт бол энэ дөрвөн хариултын аль нь удамшлын ялгааг үүсгэж болох вэ гэсэн байна. За A бол мутац байна. За мутац гэдэг бол өөрөө ямар нэгэн организмын ДНХ-г шин чанараараа ялгаатай шинээр дараалан өөрчлөгдөн нэвтрэх буюу энэ нь болохоор ДНХ-ийн өөрчлөгдөхийг хэлж байна. За B хариулт болохоор errors in replication буюу репликацийн өөрчлөлт. За энэ нь болохоор эс хуваагдах явцад ДНХ-д одоо буруу мэдээллийг хөлбөрлөх буюу за энэ нь улмаар мутацийг үүсгэж генетикийн өөрчлөлтийг үүсгэж болно. За C буюу aging нас ахижилт гэж байна. За нас ахижилт гэдэг бол ямар нэгэн генетикийн өөрчлөлт байхгүй. Энэ зүгээр бие махбодын шилжих үйл явц буюу баг багаар өөрчлөгдөн өөрчлөлтийг хийж байгаа болохоос ш генетикийн ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. За дээр бол турах өөрчлөлт. За энэ мөн бие махбодод өөрчлөлт илэрх болохоос ш генетикийн өөрчлөлт гарахгүй. За тэгэхээр A болон B хариулт нь зөв болж таарч байна. За тэгэхээр удамшлын ялгааг үүсгдэг мутац репликацийн алдаа хоёр нь болохоор удамшлын ялгааг үүсгдэг байх нэ. За хоёр дахь асуулт нь за удамшлын ялгааг ойлгохын тулд ямар хос организмыг судалж болох вэ? За A хариулт бол тахи болон морь, B хариулт хулгана болон харах, C хариулт хоёр нэг газарт амьдардаг хоёр тулай. За тэгээд үний болон түүний тугал гэсэн мэн. За удамшил гэдэг бол өөрөө юу вэ? Удамшлын ялгаа гэдэг бол өөрөө юу вэ гэхээр за нэг бүлэгт хамаарагдаж байгаа төрөл зүйлийн хоорондох жижиг ялгааг хэлдэг байгаа. За одоо нэг бүлэгт хамаарагдах жижиг төрөл зүйлүүдийн за энэ бүгдээрээ хоорондоо ижилхэн төрөл зүйл энэ дотроос жижиг ялгаануудыг болохоор удамшлын ялгаа гэж нэрлэдэг байгаа. За тийм болохоор морь болон тахи хоёр нь хоорондоо ямар нэгэн ижил төрөл зүйл биш. Энэ хоёр хоорондоо өөр учраас энэ болохоор удамшлын ялгааг судлахад удамшлын ялгааг ойлгоход биш ойлгоход энийг судлахгүй маань. За мөн хулгана болон харахыг энэ хоёр өөр төрөл зүйл учраас эднэрийг судлахгүй гэсэн үг. За хоёр тулай нэг газарт амьдардаг хоёр тулай болон үхэр болон түүний тугал. За энэ болохоор ижилхэн организм болохоор энэ хоёрыг судлана гэсэн үг. За дараагийн хоёр дасгал маань одоо гарч ирнэ. За 3 дахь дасгал бол за 3 өөр төрлийн сармагч амьдардаг. За A болон B төрөл зүйл нь бага зэргийн удамшлын ялгаатай бол C төрөл зүйл нь нийлэн өөрчлөлттэй байдаг. За энэ нь болохоор олон янзын генетикийн төрөл зүйлийг үүсгэж болно гэсэн үг.
нэг өдөр тэдний дунд сарамгчингийн ханиад дэлгэрсэн бол аль нь илүү тусах магадлал их вэ гэсэн мэт. Тэгээд эндээс харах юм бол A болон B-ийн бага удамшлын ялгаатай гэсэн мэт. За тэгэхээр энэ нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр генетикийн өөрчлөлт бага байх юм бол энэ нь болохоор өөрөө сул тал болж байдаг өвчнөд өөрөө өртөмтгий байна гэсэн үг. За харин C төрөлжил болох удамшлын ялгаа нь их хэлбэлцэлтэй байна гэсэн үг нь болохоор өөрөө даваа тулж болж байгаа. За энэ өвчин төсвөртэй болох генетик шин чанар байх магадлалыг нэмэгдүүлж тухайн ямар нэгэн зүйлд үзүүлэх нөлөөллийг бууруулдаг байна. За тэгэхээр эндээс A болон B хариултанд тусах магадлал илүү өндөр. За энэ асуулт бол түрүүний бидний хийсэн асуулт байна. A, B байсан. За аль өгүүлбэр нь удамшлын ялгааг зөв илэрхийлсэн байна гэж байна. За A хариулт бол удамшлын ялгаа нь хувьд бүлэгт үргэлж сайн нөлөө үзүүлдэг гэж байна. За энэ бол худлаа. Яагаад гэх юм бол удамшлын ялгаа нь аюултай байж болно. За энэ чинь удамшлын ялгаа гэдэг бол мутацаас болж удамшлын ялгаа үүснэ. За тэгэхээр мутац бол гений өөрчлөлт явчихж байгаа учраас энэ болохоор аюултай. За тэгэхээр A асуулт бол худлаа. За B асуулт бол удамшлын ялгаа нь өөрөө рефлекацийн алдааг үүсгэдэг гэж энэ бас худлаа. Рефлекацийн алдаа нь өөрөө удамшлын ялгааг үүсгэж байгаа учраас за C асуулт удамшлын ялгаа нь уургийн бүтцийн өөрчлөлтөөс болж үүсдэг гэж байна. Үгүй энэ удамшлын ялгаа нь болохоор ДНХ-ийн дарааллын өөрчлөлтөөс болж үүсдэг. За C хариулт бол худлаа. За D хариулт нь удамшлын ялгаа нь ургамал болон амьтанд тохиолдож болно гэж байна. За тэгэхээр энэ бол зөв. За удамшлын ялгаа нь болохоор амьд биед үүсдэг. За баярлалаа.